эмэгтэй энерги хөтөлбөрт мас суралцж байгаа бүсгүйчүүдтэй шавнартаа энэ өглөөний сайхан мэндийг хүргэе. За та нартаа зориулж байгаа дараагийн нэгэн цоо шинэхэн хичээл болвол шархалсан эмэгтэй болон өөрийгөө хангаасан эмэгтэй хоёрын хоорондын 10 ялгааны тухай хэдүүлээ өнөөдөр ярилцсанаа. За үүний өмнөх хичээлүүдэд хэдүүлээ энэ pain гэж юу вэ? Өөрийгөө ангаах вэ буюу healing гэж юу вэ гэж хэлжсэн. Одоо тэгвэл тэр хичээлүүдийг уялдуулаад энэ зүрхэн шархалсан ерөнхийдөө шархтай тэр одоо эмэгтэй харин ангаагдсан эмэгтэй хоёрын хооронд асар том ялгаагаа энэ талаар хэдүүлээ ярилцъя. За тэгээд ер нь энэ эмэгтэй энерги гэдэгт багш нь бол одоо хичээл хөтөлбөр эхэлснээс хойш олон төрлөөр нь эмэгтэй энерги тайлбарлаж байгаа. Тэгээд тэр дундаа эмэгтэй энерги гэдэг бол маш гоё зөөлөн эрчим, тэр дундаа сэтгэлийн ариун, цагаахан сэтгэл ариун байдал эмэгтэй энергид маш чухал энэ үүргийг гүйцэтгэдэг гэдгийг хэлсэн. За тэгээд одоо хэдүүлээ энэ wounded одоо энэ шархалсан гэдгээ wounded гэдэг юм. За харин ангаагдсан гэдгийг болохоор healed гэдэг. Энэ хоёрын хооронд асар том ялгаагаа. Тэгээд таад маань ч гэсэн хичээлээ сонсож явах явцдаа эдгээр 10 зүйлээс хідэн одоо өөрт маань ямар байна вэ? За би wounded эмэгтэй байна уу? Одоогоор харин healed буюу өөрийгөө хангаагаад явж байгаа эмэгтэй хүн байна уу гэдгийг та нар манаас мэдээд авах боломжтой ийм ач холбогдолтой чухал хичээл байна. За ингээд wounded та нарт энэ текст дээр харагдаж байгаа wounded буюу одоо шархалсан эмэгтэй хүний 10 шинж. За тэгээд тэр нь харин healed болохоор бас ямар байх вэ гэдгийг тус бүрт нь хэлээд ингээд явъя. За хамгийн нэгдүгüүрт нь энэ wounded буюу одоо шархалсан эмэгтэй хүн ямар байх вэ гэхээр өөрийнхөө тухай сөрөг хандлагатай, сөрөг яриатай хүн байдаг. За та нар хүн ер нь өөрийгөө анзаарахтаа тийм сайн биш байдаг. Тэгэд хүмүүс эргэн тойронд байгаа хүмүүс биднийг харин маш сайн анзаарч байдаг. Та нар үүнээс хойш өөрсдийгөө бас анзаарч байгаа. Өөрийнхөө тухай бусдад ярихдаа ямар байдлаар ярьж байна вэ? Өө би чадахгүй штэ гэдэг ч юм уу, би залахгүй штэ гэдэг ч юм уу те. Эсвэл за надад бол надад ч хамаагүй дээ гэдэг ч юм уу те. Ер нь аль нэг зүйл дээр ингээд тань хин нэгэн онцгой санал тавих үед ч гэдэг юм уу. Эсвэл таны тухай хүн асуух үед юм уу. Та ямар хөөрх юм бэ? Та өөрийгөө үзэсгэлэнтэй гэж боддгоо гэд ингээд асуухад хүртэл надаас өрөө хин нэг асуул би өөрийгөө үзэсгэлэнтэй гэж одоо хариулахад бэлэн байна. Тэр шиг таны хувьд энэ хариулт ямар байх вэ? Энэ дээр одоо үгүй би хөөрхөн биш, үзэсгэлэнтэй биш штэ, намайг ямар хөөрхөн гэдэг ч юм уу те. Танаас яг ямар энэ хариу оруулах гарах байсан бэ? Ганцхан хөөрхний хувьд биш. Ухаантай эсвэл одоо юу гэдэг юм бэ те. Та өөрийнхөө тухай ярихдаа бусдад ярихдаа хэр зэрэг эерэг хандлагатай ярьж байна вэ гэдгийг анзаарч байгаарай. Хэрвээ тэр ингээд сөрөг байгаад байвал энэ та ингээд зүрх сэтгэлтэй wounded байгааг илэрхийлж байгаа. Тэгээд хэрвээ яванда та энэ өөрийгөө ангаасаар байгаад суралцсаар агаад юу болдог вэ гэхээр өөрийгөө чин сэтгэлээсээ хайрладаг бол. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө тухай үргэлж сайхан зүйлсийг ярьдаг. Тэр хүчээр биш, худлаагаасаа биш. Зүгээр чин зүрхнээсээ та өөрийнхөө тухай маш сайхан зүйлсийг хэлдэг болсон тэр цагт та ангаагдсан эмэгтэй болсон байна гэж ингэж харж болохоор байдаг. За хоёрдугаарт нь шархалсан эмэгтэй хүн маш их эргэлзээ тэнэгэлзлийг өөртөө тээж явдаг. Өөрийнхөө тухай, амьдралын тухай, бусдын тухай маш их юм эргэлзээ, айдас, эргэлзээ дүүрэн юм байдаг. Харин ангаагдсан эмэгтэй хүн өөртөө маш итгэлтэй байдаг. Энэ өөртөө итгэл нь тухайн хүний харцаар, биеийн хилэмжээр, харизмаар яг одоо тэр тухайн хүний өөртөө итгэл бол угаасаа ингээд мэдрэгдэж идэг хүнд, мэдрэгдэж идэг. За энэ дээр одоо та нар ч гэсэн одоо яг ингээд багшаа ярьж байхад зүгээр багш нь өөрөө хичээл зааж байгаа болохоор ингээд та нарт хамгийн ойрхон байгаа хүн учраас тэгж хэлж байгаа шүү дээ. Та нар ингээд анзаараарай. Би одоо маш өөртөө итгэлтэй хүн байхгүй. Тэгэхээр энэ өөртөө итгэлтэй байдал нь эргэлзээ тэнэлзэл багтаа байгаагаас болж байгаа. Энэ цаад учир нь өөрийгөө ангаасан, өөртөө маш их ажилласан ийм учиртай байхгүй.
За 3 дугаарт нь юу байж болох вэ гэхээр шархалсан эмэгтэй хүн, wounded эмэгтэй хүн бол үннээ хэлхээс айдаг. Үннээ хэлж чаддаггүй. Үннээс зутдаг. Одоо ямар нэгэн зүйлийг худлаа гэдгийг мэдчихэдэг, харилцааг худлаа гэдгийг мэдчихэдэг. Эсвэл хин нэгэн худлаа ярьж байгааг мэдчихэдэг. Эсвэл өөрөө ч гэсэн одоо хин нэгийг хүн хайргүй мөртлөө ингээ хайртай гэж худлаа хэлээд ингээ байх тэр амьдралын нөхцөлн дэрийг шаарддаг ч юм уу те. Эсвэл би дургу ч гэсэн ингээд дургу гэдгээ илэрхийлэл одоо гарах ёстой зүйл дээр дургу ч гэсэн ингээд төвчээд 2-3 цаг ямар нэгэн зүйл сууж идэг гэдэг ч юм. Энэ бүхэн чинь жижиг том гэлтгүй юуг илэрхийлдэг вэ гэвэл энэ та үннээ хэлхээс айдаг гэдгийг харуулж байгаа. Үннээ хэлхээс айдаг бол энэ одоо шархалсан эмэгтэй хүний чинь. Харин ангаагдсан эмэгтэй, өөрийгөө ангаасан, хийлгэд болсон эмэгтэй, өөртөө ажилсан эмэгтэй бол үннийг хэлдэг. Бусдаас үннийг хайдаг. Тэгээ худлаа яриад байгаа хүмүүсийг баг мэддэг. Тэгээ худлаа яриад байгаа хүмүүсээс холддог. Ер нь үнэнтэй л их ойрхон болдог. Энэ үнэнтэй ойрхон байх гэсэн энэ хүсэл нь эргээд хүнийг ингээд маш гоё зөв зам руу оруулдаг. Үнэн хүмүүстэй уулзруулдаг. Үнэн хүмүүстэй цаашдаа ингээд хамтдаа цаашдаа найзлаад нөхөрлөөд явах боломжтой болдог. Тийм учраас энэ та одоо хэр зэрэг өөрийнхөө үннийг бусдад ингэж хэлж чадах вэ, илэрхийлж чадах вэ? Одоо бидний дунд маш олон эмэгтэйчүүд бүсгүйчүүд маань үннээ хэлхээс айсараад одоо нэг насаараа хин нэгэнтэй хамт амьдрах тий. Эсвэл үннээ хэлхээс айдаг болохоор үннээ хэлж чадахгүй байгаа болохоор нэг хийсэн ажлаа хийсээр хагаад тэр нь дургүй ажил байдаг ч юм. Маш олон тохиолдлууд байгаа. Том жижиг. Тийм учраас өнөөдрөөс эхлээд үннээ хэлж сураарай гэсэн юм зөвлөгөө өгч ин багш. Гэхдээ энэний цаана маш том агуулга авч байгаа. Үннээ хэлхээс айдаггүй болтлоо өөрийгөө ангаана. Энэ өөрийгөө ангаах гэдэг энэ үйл явц бол маш их хугацааг шаардаж байна. Ганцхан нэг хичээл үзээд биш. 7 хоног дотор биш. Удаан хугацааны. Тэгээ хамгийн гол нь энэ өөрийгөө ангаахад хүн өөртөө хангалттай цаг хугацаа өгөх хэрэгтэй. Маш их хангалттай цаг хугацаа өгж өөрийгөө ангааж авах хэрэгтэй. Яагаад гэвэл хүн болгоны туулж байгаа амьдрал, үдсэн зовлон, үдсэн зам, мөр тийм ээ. За тэгээ шархалсан байдал бүгд өөр учраас хүн болгонд өөр цаг хугацаа шаарддаг. Хүн гол нь тэр цаг хугацааг өөртөө өгч, өөртөө зөөлөн хандаж, өөрийгөө өрөвдөж, тэгээд өөртөөгөө маш их ажиллаж ингэж илаарших хэрэгтэй. За дараа нь энэ wounded буюу шархалсан хүмүүсийн бас нэг шинж чанар нь үндсэндээ toxic буюу энэ хортой хүмүүсийг төвчж амьдэрдэг. Уг нь бол toxic хүмүүс гэдгийг одоо товчхондоо хэлэхэд toxic гэдэг нь эргэн тойрондоо байгаа хүмүүстэй нэг одоо яг л нэг ургамлын одоо зэрлэг ургамал гэдэг чинь зулгаах хэвээр тэрэн шиг тийм хүмүүс бидний эргэн тойронд байж байгаа. Тэр хүмүүс өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгадаг. Зөвхөн миний хэл зөв гэж боддог. Эго зохих төвшнөөсөө маш өндөр. За тэр эго өндөр байдал нь өөрийгөө бусдаас илүү гэж бодоход хүргэдэг. Хажуудаа байгаа хүмүүсийг хинч биш гэж үздэг. За ер нь энэ токсик хүмүүсийн шин чанар бол маш их яриад байвал их. Гэтэ заримаас нь нартай дурдлаа. Ер нь энэ wounded буюу шархалсан эмэгтэй хүн бол яг энэ токсик хүмүүсийг төвчж амьдраад байдаг. Төвчж, тийм ээ. За уг нь бол одоо төвчж боломгүй хүмүүс байх гэдэг шүү дээ. Гэтэл одоо нэгэн тал миний хувь заяа юм чинь гэдэг юм уу? Нэгэн тал миний сонгосон амьдрал юм чинь гэдэг юм уу? Эсвэл энэ хүнээс холдчихвол би илүү дээр хүнийг олж чадахгүй гэдэг юм уу? Тэ? Ямар нэг байдлаар токсик одоо гэр бүлийн гишүүн, токсик найз нөхөд, тэ токсик хүрээлэл энэ бүгдээ салж чадахгүй байгаа байдал нь эргээд энэ wounded байгаад холбоотой. Хэрвээ одоо тэрийг мэдрээд өөрийгөө ангаагаад үннийг эрэлхийгээд үннийг хайгаад ингээд илээ явж байгаа хүн бол угаасаа худлаа зүйлийг төвчдөггүй.
токсик хүмүүсээс хол байхыг хүсдэг. Яагаад гэвэл ингээд дотроосоо ингээд бүр төвчмөргүй санагддаг учраас. Тэгэхээр энэ хүн өөрийгөө ангаах тусмаа харин аливаа харилцаан дээр зөв boundaries буюу зөв хил хязгаарыг тогтоож сурдаг. Энүүгээрээ гайхалтай. Тийм учраас бид нэр ангаагдах хэрэгтэй. Өөрсдөө ажиллах хэрэгтэй. За дараагийн 5 дахь шинж тэмдэг нь одоо энэ wounded буюу энэ шархалсан одоо ерөнхийдөө бас энэ травматай холбоотой шүү. Одоо бага насны гэдэг юм уу олон төрлийн тийм. Тэрийн шархалсан хүмүүс ямар шинж чанарыг агуулж идэв юм хэрэг. Хүмүүст хэрхэн харагдахыг чухалчилдаг. Одоо people pleasing гэж ярьд юм да. Хүмүүст таалагдах гэж би гоё хувцалдаг. Би одоо баг мөнгөгүй байсан ч гэсэн бусдад сайхан харагдахын тулд зээл авч өндөр үнэтэй машин авч ундаг тий. Би одоо мэдлэгтэй чадвартай мундаг одоо тийм дотроо агуулж байгаа зүйл нь их биш ч гэсэн гаднаа ингээд нэг л их мундаг хүн байх гэж харагдахыг хичээдэг гэдэг ч юм уу. Энэ ийм худлаа дүр эсгэх ямар нэгэн дүрд хувирахыг хүсэх, бусдад таалагдахыг хүсэх, өөрөө байхгүй байгаа зүйлээ байгаа мэт харагдахыг хүсэх гэдэг энэ мэдрэмжүүд нь өөрөө энэ wounded байгааг илэрхийлж байгаа. Wounded тэгээ травматай байгааг илэрхийлж байгаа учраас аль болох энэ худал бүхнээс холдож за үннийг хүн ер нь шүү дээ тий байгаагаасаа илүү харагдахыг оролдохыг хичээх хэрэггүй байдаг. Байгаа шиг л байх хэрэгтэй. Би өнөөдөр юу агуулж байна? Харин дотроо маш их зүйлийг агуулад тэрнийхээ тодорхой хэмжээг гаргаж харуулж байгаа хүн бол илүү үнцэнтэй байдаг гэж боддог. Тийм учраас одоо багшийн хувьд ч гэсэн тий одоо өөрөө л тэгж боддог. Нэлээ их мэдлэгийг агуулж мэдлэг чадварыг агуулж иж би тэр чаддаг мэддэг зүйлийнхээ тодорхой хэсгийг ингэж хүмүүст ярихад би өөртөө маш их ихтэй байдаг гэж боддог. Маш их цаг хугацааг сурах, хөгжих, бичих, бясалгах, мөн чанарыг хаахад зарцуулж байгаа хүний хувьд ингээд ярий. Тийм учраас хүн болвол одоо дотроо маш ихийг агуулах хэрэгтэй. Дотроо маш их хайрыг агуулдаг. Дотроо маш их мэдрэмжийг агуулдаг. Дотроо маш их мэдлэгийг агуулж байгаа энэ хүн аяндаа хүндлэгддэг. Хүндлэл гэдэг зүйлийг хизээч хүн хүчээр авах боломжгүй. Нэг зүйл бол хүндлэл байдаг. Тэгэхээр хүндлэл гэдэг бол бас гайхамшигтай. Тэгээд healed woman бол угаасаа хүндлэгддэг. Тэгээд хүмүүст хэрхэн харагдах биш харин өөрийн дүүрэн чанарт маш их анхаардаг. Би өнөөдөр ад жаргалтай байна уу? Би өнөөдөр өөрөө эрүүл байна уу? Тийм ээ? Өөрөө би өнөөдөр өөрийгөө яаж дүүрэх вэ гэдэгт илүү төвлөрж ажилладаг. Тэрнээс бусдад харагдах нь биш харин бодит байдал нь маш чухал байдаг байна. За дараагийн 6 дугаарт нь wounded буюу шархалсан хүмүүс хөвчлэн бусдаас хамааралтай байх гэдэг. Бусдаас хамааралтай. Одоо төрөний хилдэгтэй уйлтна. Одоо бусдад таалагдахыг хүснэ. Эсвэл одоо бусад хүмүүсийг одоо харанхуугаар дагаж дуурайна тий зүгээр би энийг хийгээд үзье гэдэг юм ямар нэгэн зүйл хөнгөн хандаж ингэж орох гэдэг ч юм уу бусдаас ямар нэг байдлаас одоо хамааралтай тэр нь ялангуяа бусдыг харанхуугаар дагаж дуурайх гэдэг юм уу дотроо дүүрээгүй дотроо суйргүй тэгсэн мөртлөө ингэж ийшээч нэг одоо тогтож өгөхгүй ийшээч нэг тийшээч нэг тийм тэг бусдыг л ингээл эсвэл бусдын тухай их сонирхон өөрийнхөө мөн чанар руу өнгөхгүй харин ангаагдсан эмэгтэй хүн бол өөртөө илүү төвлөрөөд өөрийнхөө дотор гэрлийг хасаагаад тэгээ бусдад одоо гэрэл хасаах руу ингэж чиглэлтэй ажиллаад эхэлчихсэн нэр хүмүүс нь илүү одоо хийлэд байдаг. Гэтэл өөрийнхөө учрыг олж чадахгүй байгаа. Өөрийгөө ангаач чадахгүй байгаа. Өөрийнхөө мөн чанарыг олоогүй жиж одоо би бусдад туслана. Бусдыг одоо амжилтанд хүргэнэ гэж явж байли. Энэ шиг өрөөсгөл юм бас байдаг. Бидний нийгэмд маш олон юм хүмүүс байгаа штэ. Тэгэхээр тэн дээр бас анхаарал таандах хэрэгтэй. Хэнийг дагах уу? Хинээс юу сурах уу? Тэ?
Тэгэхээр энэ дээр бас маш анхааралтай хандах хэрэгтэй. Тэгээд 7 дугаарт нь одоо энэ wounded буюу шархалсан хүмүүс өөрийгөө хайчдаг. Энэ хүмүүсийг танихад амархан өөрийгөө хайчдаг, өөрийнхөө бие галбирыг анхаарахаа болцсон, өөрийнхөө мэдлэг чадрыг анхаарахаа болцсон. За одоо миний хүүхдүүд л сурах гэл өөрийгөө яагаад ч ингээ гаргуунд гаргацсан. Өөрийгөө гаргуунд гаргана гэдэг чинь ерөөсөө wounded байгаагийн шинж. Харин wounded-ээс одоо бидний ангаагдсан healed woman болоход энэ байдал эрс өөрчлөгддөг. Одоо миний сургалтанд сууж байгаа миний бүсгүйчүүд, миний хэд хэдэн өөр төрлийн сургалтууд суусан, энэ хөтөлбөрөөсөө ч гэсэн маш их зүйлийг ойлгож авсан. Одоо бүр өөрийгөө хайрлахын энэ одоо хайрлах энэ дон гэдэг юм уу маш зөв дон л да. Өөрийгөө хайрлах энэ одоо аялал руугаа айл хэдийн орсон. Өөрийгөө хайрлахын мөн чанар, өөрийгөө хайрлахын гайхамшиг мэдэрсэн явж байгаа гэдэгт итгэж байгаа. Энд л бидний энэ сургалтын гол зорилго нь орж байгаа юм шүү дээ. Тэгэхээр healed буюу ангаагдсан эмэгтэй бол өөрийгөө бүр зогсоод зайгүй, хэлсэн хэлээгүй маш их одоо арчилж, тордож бүх зүйлээ тархиа, зүрх сэтгэлээ, нүүр царайгаа, бие галбираа, сүнсээ бүх зүйлээ арчлан тарддаг болдгоо. Энэ нь бол healed woman болж байгаагийн шинж юм шүү. Тэгэхээр та нартаа бас баяр хүргэе. За дараа нь 8 дугаарт нь энэ wounded одоо хүмүүс чинь ер нь ямар шинжтэй байдгийг ерөөсөө бусдыг сонсч чадхаа болсон байдаг. Эго маш өндөр. Тэгээ эгоны зөв тэнцвэрийг олж чадахгүй. Тэгээ яванд нь багш танаас бас эго гэдэг хичээлээ орж өгье. Тэгээд энэ бусдад одоо юу яадаггүй. Бусдад итгэж чаддаггүй гэж. Бусдад итгэж чаддаггүй. За тэгээд яагаад ингэж бусдад итгэж чаддаггүй юм бэ гэхлээр ерөөсөө нөгөө өмнө хин нэгэнд гомдсон гомдол те тэдрийг тавьж явуулж чадахгүй байгаа юм гэсэн. Гомдсон гомдлоо тавьж чадахгүй байгаа дээ. Тэгээ өөрөө нөгөө ангаагаагүй байгаа учраас энэ хүмүүстэй харилцчвал ингээд хүмүүс намайг дахиад гомдоочих болов, намайг дахиад хайчих болов гэсэн энэ айдсууд нь эргээд ингээд хүнд итгэлгүй болгоцсон байдаг. Тийм учраас ангаагдах тусмаа хүн бусдад дахин итгэж эхэлдэг. Сайн хүмүүс олон байгаа гэдэгт итгэж мэдэж эхэлдэг. Тэгээд өөрийгөө ангаажсан хүн хинд итгэхээ мэддэг болдог гэж байна. За дараа нь 9 дугаарт нь харин бусдыг сонсдоггүй. Түрүү нэг эгогээ ярьжсэн чинь энэ хэсэг байхгүй. Бусдыг сонсдоггүй зөвхөн өөрийгөө л ингээд яриад байдаг. Та нар ингээд анзаараарай. Иргэн тойрны байгаа найз зөвхөж гэсэн анзаараа. Зарим нэг хүмүүс тийм байдаг. Ерөөсөө ингээ уулзах гад уулзаа сууштай ингээ найзууд ингээ уулзаа сунгал өөрийгөө л яриад. Бусдыг ерөөсөө сонсохгүй. Тэр ингээ тодорхой хэмжээний асуудал байгаа нь харагдаж байгаа хгүй. Яг л өөрийгөө ямар нэг байдлаар ингээ батлах гад байгаа юм уу тийм. Энэ тайван биш байдал чинь өөрөө яг энэ wounded байдлыг илэрхийлдэг байхгүй. Өөрийгөө л яриалаа. Бусдыг ерөөсөө сонсохгүй, бусдыг анхаарахгүй байна гэдэг чинь өөрөө энийг илэрхийлдэг. Харин healed woman бол бусдыг маш сайн сонсож сурсан байдаг. Эдгээрээ онцлогтой. Угаасаа бидний эмпат гэдээ яриад байгаа чадвар ч гэсэн бусдыг сонсож ойлгох чадвар шүү дээ. За 10 дугаарт нь буюу хамгийн сүүлийнх нь wounded гэдэг байгаа энэ шархалсан эмэгтэй хүн маш их сэтгэлийн тогтворгүй байдалтай байдаг. Амархан одоо гойнич гутрах эсвэл одоо ингээд уурлах, бухимдах маш олон энэ сэтгэл зүйн хэлбэлцлүүд явагддаг бол харин healed буюу ангаагдсан эмэгтэй мэдээж уурлах юм хүний амьдралд гарна. Мэдээж гомдно, мэдээж маш олон төрлийн сэтгэл хөдлөлийг хүмүүрт байгаа. Гэхдээ гол нь тэрийг маш зөв зохицуулж сурсан байдаг. Маш тогтвортой сэтгэл зүйтэй болсон байвал та өөрийгөө ангаагдсан эмэгтэй болж байна гэж ойлгож болохоор байгаамаа. За ингээ өнөөдөр маш чухал, маш гоё хичээлийг та нартай зориулж өгшин орж өглөө бүх хэсгүүдээс өөрийгөө анзаараарай. Тэгээ энэ 10 шинжийн хідэн та нарт айлн дээр нь байна вэ? Та wounded эмэгтэй байна уу? Эсвэл одоо healing болж байгаа, ангаагдаж байгаа эмэгтэй байна уу гэдгээ анзаарч тэгээ цаашдаа өөрсдийгөө ангааж гайхамшигтай ад жаргалтай өөрсдийгөө бүтээж аваарай. За ингээд та нартай баярлалаа. Түр баяртай.